Дэлхийгээр тархан суугаа монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв oрлоо.com. Дэлхийд даяар дархан суугаа монголчуудаа oрлоо.com-ийн зүгээс зориулан бэлтгэн явуулдаг манай дээрээ нэвтрүүлгээрээ та бүхэнтэйгээ дахин уулзж байгаадаа маш их баяртай байна. Манай нэвтрүүлэг маань эхнээсээ л гадаад амьдардаг монголчуудаа уран зориг өгөх, мөн залуучуудыгаа ирээдүйдээ ихтэй болгох, тууштай хөдөлмөр хэрхэн амжилт авчирдгийг харуулах зорилготой хийгддэг байсан. Тийм ч учраас амжилттай эх орныхоо нэрийг гаргаж яваа хүмүүс ихэнхдээ манай нэвтрүүлгээр ордог байсныг та бүхэн санаж байгаа хаа. Washington DC-гээс 3 цаг машинаар давхиж ирснээс Америкийн нэгдсэн улсын Пенсильвани мужийн Филадельфиа хотод ирээд байна. Та бүхэн харж байгаа миний ард Томас Жефферсон их сургуулийн Кемлийн нэрэмжит хор тавдрын судалгааны төв дээр би ирээд байна. Энд төслийн удирдагч болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зааварлагч хийдэг Давагдоржи аюушхтай та бүхнийг уулзуулъя. Энэ эрдэмтэн маань хүний биеийн төрөө бүлчирхэн хор тавдрын хамгийн эрт үеийн анхдагч хор тавдрын эсийг гаргаж шинэ нээлт хийж патент авсан байгаа. Тийм учраас энэ нэвтрүүлэг маань маш сонирхолтой болно гэж итгэж байна. За энэ Томас Жефферсоны нэрэмжит их сургууль бол ер нь Пенсильвани мужийн Филадельфиа хотын төвд байрлалдаг. Анх 1824 онд байгуулагдсан. Энэ нэрийг яаж авсан гэхээр энийг үндэслэгч нь Томас Жефферсоны эмчээс дамжуулж Жефферсоноос өөрөөс нь зөвшөөрөл авч нэрийг авсан юм билээ. За тэгээд тэрнээс хойш нийтдээ нэг 26,000 эмнэлгийн ажилтны диплом ардуулсан байлээ. Ер нь үйл ажиллагаа бол их шүү. Ер нь Америкийн ихтэй сургуулиуд чинь бас өөрийн өрмөж онцлогтой. За манай сургуулийн хувьд онцлог нь гэвэл тэр радиологи буюу одоо нэг эхо том компьютер томограф гэдэг байдаг да. Тэр талаараа бол нэлээд дээгүүрт ордог. Жишээ нь одоо рентген аппарат ба шүү дээ. Тэрийг бол хамгийн анхны сургууль дээр байрлуулсан. Тийм төвхтэй. Манай эмчнараас гэвэл одоо сонин гэдэг нэг манай эрүүл мэндийн сайд байсан юм ба шүү дээ. Тэр чинь энэ бас дадлага хийж тэр мэрэгчлээ хийсэн юм байлаа. За тэгээд ер нь одоо зөвхөн жилдээ нэг үзэж харж байгаа хүмүүсийн хувьд бол гэх чинь 26,000 өвчтнийг бол татвар хэмжлээд 300,000 нэг жилдээ татвар хэмжилдэг байлаа. Тэрнийхээ бол том. Энэ Кемл Cancer Center гэдэг чинь нэг Кемл гэдэг хүн бас нэг буйны мөнгө төгрөг цуглуулж иймэрхүү судалгааны төвүүдийг бас байгуулдаг. Одоо нэг салбар нь гэх чинь Кемлийн тавдар судлалын төв гэдэг чинь Джон Хопкинсны их сургуульд бас нэг салбар нь байна. Сайн байна уу? Би доктор Аюуш Давагдоржийн талаар танаас хэдэн зүйл тодруулах гэсэн юм. Та түүнтэй ажиллаад хэр удаж байна? Аюуш бол миний анхны ажилд авсан судлаач юм аа. Анх 2003 оноос Америкийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд докторийн дараах ажилтан байхад нь сонгож ажлаас санал тавьсан. Түүнээс хойш одоо болтол манад хамгийн удаан ажиллаж байгаа нь. Та түүнийг яагаад сонгосон юм бэ? Тухайн үед энэ хүнийг ажилд авахд ямар нэгэн шалгуур байсан уу? Мэдээж байлгүй яах вэ? Би маш олон ажилд орохыг хүссэн өргөдөл дундаас Аюушийн CV-г сонгож авсан. Аюуш их сайн CV-тэй байсан. Тэр үед нь би Жорж Тауны их сургуулийн
Ломбардын хавдар судлалын төвд байхдаа ярилцлаганд урьж докторийн дараах судлаачийн ажилтнаар анх авч байсан юм. Тэрнээс хойш 2006 онд бид энэ Томас Джефферсоны сургуулийн Кемелийн хавдар судлалын төвд нүүж ирэхдээ туслах судлаачийн оронтоонд дэвшиж ажилласан. Хэдхэн жилийн дараагаас аюушийг арга зүй судлаачийн оронтоонд дэвшүүлсэн. Одоо тэрээр тус их сургуулийн факультет бүрэлдэхүүнд ордог юм. Түүний гаргасан хамгийн том амжилтаас та дуртахгүй юу? Тэглгүй яах вэ? Тэр их амжилттай ажиллаж ирсэн. Их олон хэвлэлд өгүүлэг нийтлүүлсэн. Хоёр том амжилтыг нь би дурдъя л да. Төрөв булчирхайн хавдрын үед State 5 гэдэг уургийг эмчилгээний бай болгох үндэслэлийг гаргаж баталсан. Хамгийн том чухал нь гэвэл төрөв булчирхайн хавдрын эрт үеийн эсийг шинээр анх удаа гарган авч лабораторийн нөхцөлд ургуулж чадсан юм. Энэ нь дааврын эмчилгээнд дэвсвэртэй төрөв булчирхайн хавдрын модель системийг бий болгосон гэсэн үг юм. Энэ бол маш том бүтээл амжилт юм. Энэ эсийг бид лицензэлж одоогоор энэ лицензийг Америк болон дэлхийн бусад хамгийн том гол эмийн 7 компани 100 орчим судалгааны төвүүд лиценз эзэмшиж байна. Та түүгээр их бахархдаг байхдаа тэглгүй яах вэ? Би аюушаар их бахархдаг. Аюуш найрсаг зан харьцаатай, цуг ажилдаг хүмүүсийн хүндэтгэлийг их хүлээдэг. Мөн олон чухал арга техникийг гарамгай эзэмсэж, түүнийгээ бусад ажилдаг хамт олон PhD, докторийн дараах ажилтан оюутнуудад зааж сургадаг юм аа. Төрөв булчирхайн хавдар хэр элбэг, хэр новцтой өвчин бэ гэдгийг би сонирхож байна л да. Эрэгтэй хүний хавдрын өхлийн шалтгааны 2 дахь жагсдаг тун ноцтой өвчин. Сайн байна уу? Намайг Тамир гэдэг. Би Америкт ажиллаж амьдардаг. Энд би PISA deliver хийж амжиргаан залгуулж байна. Бусдын адилаар хэд 3 ногоон үзүүлчихэж Монгол руу явуулж гэрээхэндээ туслахыг боддог. Би айдын хаалгаж багшиж зовж олсон мөнгөө аль болох хэмнэхийг хичээдэг. Иймээс орлоо усны картыг сонгосон юм. Хэрэглэхэд хялбар. Бас хэн дүнээр олон цаг ирнэ. За иш хоёлаа лаборатори үзэгчтэй танилцуулъя. За манай лаборатори бол ерөнхийдөө хэмжээний хувьд бол энэ molecular biology одоо генетикийн хэмжээнд бол ерөнхийдөө за нэг дундаж лабораторитой. Яг гэхдээ бид нар бол их амжилттай их олон төсөл авсан. Одоо энэ эдийн засгийн хэцүү хямралын үеэр чинь одоо төсөл бас хэцүү авсан. Тэрнээс өмнө авчихсан байсан. Тэр бол их аминд хүрсэн л дээ энэ хэцүү үеэр. Саяхан бид нар их том төсөл авсан бас улсын төсөл. Одоо ерөнхийдөө бол нэг хэсэгтээ бол гайх юм амар тайван ажиллана. Гэхдээ мэдээж нийт хэдэн хүн ажилладаг байна лабораторид? Ерөнхийдөө бол надаас гадна research associate гэж нэг 2 хүн байдгийн. 2 оюутан байна. 3 оюутан. Нэг нь бол мастер, нөгөө хоёр PhD. Интерн маягаар явдггүй эсвэл яг ажилтан маягаар явдггүй? Ажилтан маягаар явчихна. Тэд нар ч яг өмнө нь бол бас rotation гэдэг бас хэд хэдэн лаборатори дамжиж судалгаа эзэмшсэн. Тэгээд эцэстээ яг өөрийнх нь тезисээ одоо диссертацаа хамгаалтлаа нэг лабораторид ажиллаж. Одоо бол манайд 2 оюутан байна. Яг нь ангаахих бас PhD, MD PhD хоёуланг давхар хийж байгаа. Бас тийм боломж байдаг юм билээ. Нөгөөх нь бол PhD-гийн оюутан. Нөгөө хоёр одоо түрүүний ярьдаг research associate гэдэг чинь ахлах ажилтан л даа. Тэд нар бол яг төслийн гүйцэтгэгч нар. Та өдөрт бидэнд хийдэг ажилласаа ярихгүй боломжтой болоод бүр бас туршилт яаж хийдгийг харуулсан ч болно шүү дээ. Би яг нэрээ би одоо явахаас өмнө би бас ер нь одоогийн мэдлэр миний яг өнөөдөр хийж байгаа юм бол вирус хийж байгаа л да. Вирус гэдэг маань бол яг хүний одоо бид нар сонирхсан нэг уургийнхаа хүний генийг те вирусын геномд суулгачдаг. Тэгээд дараа нь вирусаа ялгаж аваад тэр тухайн өөрийнхөө сонирхсан уургаа бол эсийн төвшөнд судалдаг. Яг тэр бол миний тэр ажлын багцлалтай нэг гэсэн дөө. Яг одоо баяр төгсчихсөн урт баяр эхэлчихэж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол тийм урт хүнд
нэлээд төвөгтэй туршилтуудаа бол төр зогсооч байдаг. Яг онгороо. За энд бол яг манай хэд маань ерөнхийдөө одоо ажил харах цаг төгсөж байгаа учраас жоохон хамаг туршилтууд нь хийгдсэн байна уу тий? За энэ бол манай эсийн ус бүрийн өрөө. Аха. Их юу одоо маш их ариун байдлыг хадгалдаг. Одоо энэ дотор эсээ ажил болно. Эсдэг ажил нь. Энэ бол эсээ ургуулж байгаа. За энэ их том эс чинь одоо их олон вирус боловсруулж гаргаж байгаа эсвэл одоо илтгэж байгаа. Harvest-ийн ингэж ярьдаг юм Harvest тий яг эцэст нь яг туршилтын эцэст бол эсээ ингэж harvest ингэж яг манайхаар бол ургац хураана гэж байна шүү дээ. Тэр шиг хурааж аваад тэгээд дараагийн хөлтөг байна. Энэ бол вирус нэг. Тэгэхээр бол би нэг энэ 5 өдөр халдварлуулсан тэгээ нэгт өдөр одоо халтарсан одоо хэр удах уу? Яг нь хурдандаа тэгэл яг тухайн төр вирусын титр нь хэрэг байна те. Тэрнээс болоод одоо хэр одоо бүтээлтэй үр бүтээлтэй байна те. Одоо өөрийгөө өвчүүлж чадчих тэрнээс шалтгаалсан. Энэ бол яг нэг одоо энэ ажилдаа юу хийх гэж байна? Одоо манай хүмүүс бол миний ойлголтоор энэ эсийн тэжээлд орчноо бэлдэж байна. За. Энэ бол яг тэр компаниас эрэхтэй одоо юу яадаг. Энд бол үхрийн одоо туглын saving. За. Энэ бол бас эсэд их тэжээл болдог. Аха. Тэгээд энийг бол нэмж хийж өгнө. Тэгээд дээрээс нь антибиотик байхгүй бактери хамт орчих. Тэгээд тэр эсийн өөрийн бас тэжээдэг байна шүү дээ. Тийм эсийн тэжээл орчин байхгүй. Тэгээд эс чинь өөрөө нэг иймэрхүү савн одоо наалдаад орчих. За би тэгээд үзэгчтэй нэвтрүүлгийн ихэнд таныг төрөө булчирхан хамгийн ихэнх үеийн анхдагч хавдрын эсийг гаргасан гэдэг танилцуулсан байгаа. Тэр эсийг та гаргахад хэр их удсан ямар хүндрэлүүд байв? Тийм. Ер нь хүндрэлгүй юм гэж ер нь баахаа. Ер нь энэ эсийг боловс гаргах санаа бол анх 2005 онд гарсан. Яагаад гэвэл энэ юу ч нэ эсийг одоо эс болохоос өмнө хавдрын эдийг хүнээс аваад булган цуулгаад өөр ахлааг нь унгааж байгаа. Тэгэж хавдрын эдийг ургуулж байгаа. Тэгээд ургуулад тэр чинь дамжлага булганаас булган дамжаад их төвөгтэй байдаг байхгүй. Энийг гаргах өөр дээр нэг булганых бүр том болонгууд нөгөө төрөлийг жоохноор шилжүүлээ. Тэгээд нэг амтны аймал авсан гэх юм бол. Тэгээд энийг яг ингээд хөлдөөгөд ялгаад авчих гэж их олон лабораториуд үзсэн л дээ. Үзсэн байлаа. Тэгээд тэр өнд чадаагүй мөлий. Амжилттай чадаагүй. Тэгээд би ч ерөөсөө ер нь ингэж үзье. Амтан олон томлоод яг эсийн төвшөнд нэг саунд дээр ургуулцдаг болоо гэх. Тэгээд их хэсэ. Тэгээд яг ихлээр би дарагтай хэлсэн л дээ тэгсэн чинь дараг жоохон итгээгүй. Яагаад гэвэл урд өмнө нилээд оол эрдэнэ тоглож чадаагүй. Би ч дөнгөж ирсэн ирээд нэг удаач байсан. Тэгээд жоохон итгэл нуутай. За ер нь мөнгөний гарц, цагийн гарц энэ чинь ингээд хэд дургаал өгчин. Тэгэхээр би заахчаал нууцаар ургуулсан. Өөрт нь хэлэхгүйгээр. Тэгээд нэлээ их олон төвөгтэй болсон л доо заримдаа өгч гараал дээр заримдаа тэгээд өөр эсвэл төрөмгөж өгч хаал. Тэгээд яг явсаар бол тэгэл. Тэр нь хэр их болсон? 3 жил болсон. Одоо яг хэвлэгдлээ 3 жил болсон. 2005 онд эхлээд 2008 он хэвлэгдэж гарсан. Тэгээд яг олон байд зарлагтаад тэгээд одолтой болсон л да. Тэгээд одоо бол нэг хэд хэдэн газруудаас бол энэ эсдэр бол туршилт хийгээд маш сайхан үр дүнг гаргасан байна. Жишээлбэл жишээ нь энэ чинь эрт үеийн байгаа шүү дээ. Эрт үеийнхээс нэлээд догшин үе болоод бүр тэр байтугай үсэрхийлэх үе шатанд хүртэл энэ үе шатанд нь тухайн дээр гений ямар нутаас явагдаж байна гэдэг бол маш тодорхой гаргаад ирсэн. Сая 4 сард нэг Stockton гэдэг нэг залуухан сайн ирдэг гаргасан. Тэр бол их шоксон л та. Тэгээд энэ бол тухайн дээр дамжуул явцыг бол харуулах байсан. Өшөө яг хэвлэгдсэний дараахан AstraZeneca гэдэг нэг
эмийн том компани байдаг. Шведэд төвтэй. Англид төвтэй. Тэгээд тэднийх бол манайхтай гэрээ хийгээд тэдний эмийг туршсан. Тэгсэн чинь маш амжилттай болсон. Одоо бүр тэр булган дээр бид тэр хавдрыг албаар үүсгээд тэгээд тэр эмийг тариад болсон. Тэгт бүр хавдар бүр байхгүй. Гэхдээ энэ эсчний нэг маш сайн онцлог нь бол ингэдэг. За би эхлээд хүний клиник дээр ярив. Хүний клиник дээр бол ер нь төрөв болчихны хавдар үүсээд нэлээд томордог. Тэгээд тэгжэл нэг эмчилгээ бол 60-аад оны үед гарсан л да. Тэр нь бол яг одоо монголоор хэлэх юм бол засах төмсгийн очдог ч юм. Тэгээд эр бүлгийн гормоны гадагшин болчихж байна. Тэгээд эрэнгууд нөгөө хавдрын чинь хэмжээ бүр багтаар заримдаа алга болчихдог. Тэгээд тэр үчинд 67 он энэ Чикагогийн эрдэмтэн Хоггинс гэж юм. Нобелийн шагнал авсан тэр. Тэгжэл дараа нь тэр эмчилгээнд дөжөрчөөд дахиад урагч. Тэгэл ерөөсөө баригдахгүй тэгэл метастаз үсрэхээ илуулаад одоо бол энэ хамгийн том проблем болчиход байна. Тэгээд яг тэр эмнэл зүүн процесс бол энэ хулган дээр яг энэ хэсэн дээр хулган дээр бол яг адилхан татагдсан. Тэрийг бол эрдэмтэд маш их онцлж сонирхож одоо энэ моделийг хэрэгжилж байна. Тэгээд одоо бол би Novartis гэдэг бас компани энэ дээр туршилт хийж байна. Тэгээд яг хөө ингээл ерөнхийдөө энэ бол энэ эсвэл бол ерөнхийдөө дэлхийд тарцсан л да гол хөгжилтэй орнуудад Америк, Япон, Франц, Герман, том эмийн жайд компаниуд бол очсон байгаа. Бид нар ч их одоо туршилт ажилладаг. Одоо жишээлбэл энэ лабораториос судалж аваад өөрсдөө яаж судлах яаж юм өөрийнхөө асуудал өөрсдөө асуудал. Ер нь төрөв болчихлооны хавдрыг чинь хөгжингөө улсууд бол маш өндөр эрхтэйчүүдийн дунд одоо хавдрын улмаас өгдөг шалтгааны нэг номер тавьж байна. Одоо жилд чинь 230-аад хүн шинээр онцлогдож байна. Тэгээд 27 мянган хүн жил болгоно асуурч энэ өвчин болмоос. Энэ өвчнийг тархалт болохоор бас үндэстэн сахаар бас ялгаатай байна. Их өвчлөн өндөр өвчлөлтэй улсууд ялангуяа Скандинавын орнууд тэр дотор Швейцар улсууд дэлхийд нэг номерт ордог. Тэгээд Америк байна. Тэр Азиуд бол ерөнхийдөө баг гэж ярьдаг. Тэгэхдээ Японы сүүлийн үед энэ өвчний хандлага бол ихсэж байна гэсэн. Мэдээлэлүүд бас гарч ирээд байна. Та Монголдо ийм судалгааны төв дээр ажиллаж байсан уу? Хэрвээ ажиллаж исэн бол одоо Америкийн судалгааны төв хэр ялгаатай вэ? Ерөнхийдөө та ялгааг нь маш сайн анзаарч байгаа шүү дээ. Яг би бол 99 онд нааш ирсэн шүү дээ. Тэр үеигээ бол би сайн санаж байна. Одоо бол хэр хөгжиж байгаа бас сайн тодорхой байна шүү. Гэхдээ би бас таамаглаж байна. Би нодон жил явж үзсэн. Ерөнхийдөө хэрэг бас танд мэддэг хүмүүстэй уулзаад бас нэг сайн хөгжиж амжаагүй юм байна. Учир нь энэ бол мөнгөний асуудал шаардлагатай, маш их хүнтэй. Одоо чинь бид нар хамаг Монголыг уруулж үзсэн л явуулчихдаг. За би урд нь бол Монголын анагаах ухааны сургуулийн хүн судлалын төвд ажиллаж байсан. За миний диссертац бол одоо хүний дархлын ургуулыг зохицуулагч генийн олон хэлбэршил ба зарим өвчнүүдийн хоорондын уялдаа холбоо гэсэн тэмцэлтэй. Тэр бол яг хэсгийн төвшин, молекулын төвшин хийгдсэн. Анхны анагаах ухааны судалгаалтай. Тэгээд нодон жил очиход бол манай нэг найз үйтэй. Тэр хүн бол Японд эрдмийн зэрэг хамгаалаад нэлээд хэдэн жил ажиллаад сүүлдээ төсөл аваад Монгол лаборатори бүр нээсэн. Тэр нь бол бас их боломжийн юм хийж болох. Тэгээд тэрнээс асуухад бол гол проблем нь гайлын дотрын асуудал хэцүү гэж байна. Юм оруулж үзлээ. Одоо ийм оруулж үзэх гэдэг чинь заавал гаднаас авна. Тэгэж. Тэгэл оролцсон гайлын дотор тэгэл бос дотурууд тэгэл тэрэндээ уягдж байгаа зарим нь одоо хугацаанд дуусчих нөхцөл байдал. Тэрнэр уг нь улс анхаарсан байна. Тэрнэр уг нь анхаарч. Тэгээд тийм манай Монгол бол яг хөө тэгэл эдийн засаг бас хэцүү учраас бас ерөнхийдөө моцсон. Тэр 90-аад оноос өмнө бол бас би анзаарч байгаа бие технологийн үргэлжлэн одоо бос хүрээлэнгүүд бол ерөнхийдөө хэцүүгээр байсан. Валютын барааны захиалга гал хөвдөг байсан. Тэрнээс бас ер нь байхгүй бас цалингаас өрн тавьдгүй болсон байсан. Аз бол миний диссертаци ажлууд бол бид нар энэ Америкт манай хамтран ажиллагч Чимгээ гэж хүн доктор Америкт гэрээ хийгээд
Америкийн одоо дулаан загалмаа нийгэмлэгийн цус нийтвэртэй гэрээгээд Монголын популяцийн генетикийн судалгааг яг тэр системд хийхээр тохирч байгаа. Тэгээ боо оруулж үзэл ороод ирсэн. Миний хувьд бол азтай. Тэгээ тэрийг популяцийн генетикийн ажилтнууд тусалж дуусгачаад өөрийнх нь тэр өвчний судал руу оруулсан. Тэгээд азуулж миний диссертацийн ажлын материал бүрдсэн дээ. Hi. I'm one of the conference. One of the different things. Юу болсон бэ? Энэ бол одоо тухайн төр уургийн нийлэгчлийг ингэж үзээд тэрийг зургийг аваад энэ планкнд зургийг авах. Гэрэнтгэн шиг юм шүү дээ. Тэрийг авах скан гэж хэвлэл хийж байна. Энэ бол эцэг. Энэ бол тэр одоо дөрвөлж ханы тэр ид биш хүнээс авсан. Тэдний бол одоо манайхаар хэлэх юм бол нэг кром юу вэ шүү дээ. Татлагын шинжилгээний слайд гэдэг нь бол зургууд крomист технологи манайх орсоор тэрэн дээр бол яг тухайн идийг бүр нарийн гэрчээд наагаад тэгээд тодорхой ууруудыг тодорхойлоод ингээд будчихсан. Тэгээд тэрийг нь микроскопоор хараад компьютер дээр гаргаж ирээд тэгээд тийм тодорхой үнэлгээ өгдөг. Нэг хайрцаг нэг идэл байгаа юм уу? Зөндөө олон тохиолдол тавьсан. Тэгээд маш олон генийн нийлэгчлэг энэ дээр бол харж байна. Тэр бол маш нэг смут багт нэг идэс. Америкт ирж байхдаа Америкийн эзэмшлийн үндэсний хүрээлэнд ажиллаж байсан шүү. Тэр үедээ одоо шил яг ямар ажил дээр ямар одоо судалгаа шинжилгээнд дээр ажиллаж байсан бэ? Миний энэ хамгийн анхны ирсэн би түрүү хэлсэн тэр Фогартын нэрмжилт одоо олон улсын шагналаар ирж ирсэн. Тэгээд энд бол тэр Америкийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгүүд гэж байдаг. Тэнд бол бүр 20 том хүрээлэнтэй. Тэрнийх нь мэдрэлийн өвчин судлал тэгээд татал туналтын судлалын тийм хүрээлэнд нь ажиллаж байсан. Тэнд бол мэдрэл булчингийн өвчнүүдийн зарим генүүдийг олж илрүүлэх, хайх, одоо тэрийг үүсгээд байгаа генүүдийг хайх гол тийм чиглэлээр ажилласан. Тэгээд яг энэ хооронд бол нийтдээ одоо тухайн тэр генийг өвчнийг үүсгэж байгаа генийн мутац нэлээдэг олж илрүүлсэн. Яг нийтдээ одоо бодоод нэг 13 орчим шинэ мутацийг илрүүлж одоо дэлхийн генийн банк нь бүртгүүлсэн. Тэгээд тэр хооронд бол нэлээ хэвлэл бас өгүүлэг өгсөн л дөө. Тэгээд ямар ч гэсэн ихний 4 жил бол их юм сурсан. Өгүүлэг нийтлэл бичгээсээ гадна хуралд бол маш их ихтгэл тавьдаг бах тийм. Тэгэлгүй яг тэгэл 50 ихтгэл гэдэг юм шиг байна. Яг нэг өгүүлэгч нь бол заримдаа 2 удаа тавигддаг ч юм уу тийм. Яг тэр төсөл хэрэгж хугацаанд тухайн үе шатын үр дүнгийн гэдэг жил болгон болдог янз бүрийн хурлууд байна тийм. Гэх мэтлээ. Одоо тэр хамгийн том хурал гэвэл нэг Америкийн урологчдын ассоциацийн нэг хуралд орсон. Тэр чинь бүр нийтдээ нэг 20 мянган хүн оролцдог гэсэн. Маш том байсан тийм. Яг тэгээд тэр бол салбараараа хуралддаг. Тэн дээр бол миний нэг илтгэл ерөөсөө би нөгөө шинэсний хатгал илтгэсэн. За. 3 минут. Тэр олон хүмүүсийн дунд 3 минутанд багтаж тэр химээ чинь ярина гэдэг чинь бас тийм амар их шийдэм байлээ. Хамгийн гол чухлыг нь бадж ярих. Тэгээ гол чухлуудыг бадзал ярьсан. Тэгэл хүмүүс их сайхан хүлээж авч байлаа. Та одоо ингээд эсээ гаргаад тавцаа хамгийн гол эцсийн зорилго бол эм гаргаж энэ хүмүүсийн төрүүлж хавдрыг арилгах байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо би таныг Novartis эмийн компанид ажиллаж байгааг сонссон. Тэгэхээр тэр талаараа яг тэр Novartis гэдэг Шведийн
төвтэй компани нь бол аюул том компани. Тэгээд бид нар нодон жил гэрээ хийсэн. Тэд нар эмээ манайхыг туршаад өгөөч гэдэг яг бид нар чинь арай туршлагатайгаар нь биднийг сонгож авч байгаа. Ер нь манай Томас Жефферсоны их сургуулийн төдөлтөд сонгогдсон л доо. Одоо энэ клиникийн одоо хүмдэр хүртэл энэ туршилт эхэлсэн. Их том. Одоо жишээ нь манай лабораторид чинь сая 400 мянган долларын гэрээ 3 жилийн хугацаанд хийхэд одоо эхэлчихсэн байна. Энэ жил эхний жил нь дуусч байна. 9-ийн төвшөнд нь бол яг би судлаад дуусчлаа. Одоо эх жилээс альтны төвшөнд орно. Тэгэл ер нь өмнө хийсэн тэр AstraZeneca гэдэг нэг компани шүү дээ. Тэрний энд бол маш их сайн үйлчлэг өгсөн түрүүн би ярьсан тийм. Тэгээд ямар ч байсан энэ бол их тийм боломжийн их хэрэглүүштэй, мэдрэмжтэй тийм сайн модель систем болж байгаа юм. Энэ бол гол нь энэ хавдрын эсийг хулганд тариад тэгээд хулганд нь хавдар нь ургаж байгаа. Тэгэл яг ургаад эхлэн гол нь эмчилгээгээ эхэлж байгаа байхгүй туршилтууд. Тэгээд ирэх чинь яах нь хэр үйлчлэг нь байна. Тэгээд хожим нь тэр идээ бас салгаж яваад патологийн шинжилгээ хийгээд тэнд нь ямар уургуудыг нийлэгжил ихсэж байна, ямар уургуудыг нийлэгжил дарангуулгаж байна гэдэг тийм. Ер нь энэ эснээс гадна миний нэг гол энэ судалгааны чиглэл бол бас нэг уург байдаг л да. Тэр уург бол манай дарга анх патологи дээр нь илрүүлээд энэ төрөө болчихны үед бол маш ихний идэвхждэг уург байна гэж яасан. Тэгээд тэрийг нь бол баталж. Одоо үнэхээр энэ уург бол үнэхээр төрөө болчихны үед бүр үе шаттай маш нарийн холбоотойгоор ихний идэвхжтэй юм. Тэгээд яг намайг авч ажиллуулаад тэгээд бид хоёр ажиллаж эхэлсэн. Тэгэл энэ уургийг бол үнэхээр яг энэ хавд маш их нөлөөлдөг уург гэдгийг тогтоосон. Тэгээд маш нэлээд хэд хэдэн өгүүлбэрүүд хэвлэгдсэн байгаа. Тэгээд тэр уургийг дарангуулад ирэхээр уургийн нээлгчлийг дарангуулад ирэхээр тэр хавдар бол ургалт нь багасаад удаашраад явдгийг. Тэгээд яг тэрэн дээр үндслээд бол бас тэгэл эмчилгээний аргууд бол байсан. Одоо тэр сая хэллээ тэр хоёр том компани эм бол тэр уургийг идэвхжлийг дарангуулах үйлчлэгтэй. Бид нар шууд аль хэдийн мэдчихвэл тийм дарангуулж чадна гэж чинь тэр өвчтөн удаан амьдрнаа л гэсэн үг шүү дээ. Тий, удаан амьдрна. Энэ бүгд бүр батлагдаад хэвлэгдээд гарчихсан байна. Тэгээд энэ уург нь ямар үүрэгтэй биологийн үүрэг нь юу юм гэхээр энэ уурагч нь өөрөө тэр тохиолыг дамжуулж тодорхой гений нийлэгжлийг идэвхжүүлдэг. Тэр ямар генүүд байна гэхээр ихэвчлэн нэг эсийн үхлийн эсрэг өөрөөр хэлбэл тэр хорт хавдар зөнгөөрөө үхс дойтол тэр өгүүлэхгүй. Тийм генүүд эсийн хуваагдлыг түргэсгдэг гэн. Тэгээд бүр хэлбэрч гэх мэтлэн бүр нарийн тийм хавдрын эсийг бол бүр хөөргөх тийм үйлчлэгтэй юм уу? Биш генүүд бол тэрний удирдгаар нь нийлэгждэг. Тэр бүгд генүүдийн бас давхар судалсан л да. Тэгэхэд бол тэр бүгд хэрвээ бид нар энэ уургийг дарангуулсан тохиолдолд тэр бусад тэр муу нэртэй тэр муу уургуудын нийлэгжил бол хамт дарангуулагдсан. Тэгэхээр бол энэ бол маш сайн бай уург гэж тодорхойлоод тэрний эсрэг юм гаргаад. Тэгэхээр таны хийсэн модельүүд тэр модель бол энэ дээр бол маш их тохиолж байгаа сайхан ажиллаж байгаа. Ер нь ганц тэр уурагч биш, ер нь тэр бусад бүх чиглэлээр ажилдаг, нарийн чиглэл, их олон чиглэлээр ертөнцид хийдэг судалгаа. Ялангуяа төрөө уулзрахны хавдар дээр. Тэд нар ч гэсэн өөрийнхөө аргаар өөрийнхөө тодорхойлсон тэр бай уургуудыг бас дарангуулах хэмжлэгийн арга зүгээс боловсруулах бас энэ бас хэрэг болж байгаа. Ааших альч салбар мэрэгжилд бол хүн өөрийгөө боловсруулахгүй бол жилээс жилд бид нар бол одоо хурдцтай хөгжлийн 900-д амьдарч байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр юм мэдээлэлээс хоцрогч байд юм уу байдгаа. Тэгэхээр та бол хүний их хэмж генетикийн мэрэгчлээ төгсөж байсан. Тэрнээсээ хойш ямар оронд хаана суралцаж одоо өөрийгөө боловсруулж байна. Тэр тухайга үзэгчдэд хэлэхгүй. Яг үнэ. Ер нь хүн өөрийгөө боловсруулахгүй л тэгээд яалтгүй шүү дээ. Тэгэл одоо юм хэцүү өөрөө чинь хэлдгээр. Миний хувьд бол би бас их азтай юм л дээ. Тэгээд анагаах ухааны сургууль төгсөх жил 6 дугаар курс чинь бид нар лабораторийн дадлага хийдэг. Тэр жил бол аз болж биотехнологийн хүрээлэнгийн хүн судлалын дөрөс хүн судлалын факультетээс доктор
Ж Батсуур гэж манай удирдагч багш 3 оюутан ангаахаас авч сургая. Энэ чиглэлээр боловсруулъя гэдэг. Тэгээд 3 оюутыг сонгосон. Аз бол би тэрэнд нь багтсан л та. Тэгээд бүтэн жил би тэнд тэр генетик, одоо молекулын генетик, иммуногенетик, антрополог гэх мэтлэн их нарийн чиглэлээр бол сурсан. За тэгээд дараа нь хүн судлалын төв байгуулагдаад тэнд ажиллаж эхэлсэн төгсөн гоо да. Тэгээд тэнд бол бас их судалгааны ажил хийх, суралцах, одоо дадлах их боломж бол маш их сайхан гарч ирсэн. Тэгээд тэр явцдаа би одоо яг өөрийнхөө диссертацийн ажлаа эхэлж ирсэн. Тэгээ ихний үр дүн гүйж гарч байсан. Одоо тэр үндэслэл дээр яг ЮНЕСКОгийн одоо боловсрол ЮНЕСКОгийн тэр нэг залуу эрдэмтний тийм шагнал гэж нэг тэтгэлэгт юу гэдэг дадлага. Тэрийг бол 97 онд авсан. Тэгээд тэр завшаанаар би Японд очиж Японы цусны төвд одоо өөрийнх нь судалгааны ажлаа одоо молекулын төвшөнд молекул генетикийн төвшөнд хийх боломж олсон. Тэгээд тэнд ч бас их юм сурсан л та. Тэгэл 99 онд хамгаалсан. Тэгээд 99 онд хамгаалаад энэ Америкийн нэгдсэн улс олон улсын Фогартын нэрмжид бас нэг тэтгэлэг гэж байдیں۔ Тэтгэлэг шагнал гэж докторын дараах дадлага хийх. Тийм юм олдох тийм сайхан зөвшөөрөл тахиалсан. Одоо энд бол манай хуучин лаборатори эрхлэгч нэм шиг гэж хүн бол намайг их дэмжиж одоо энэ одоо аппликейшн бүгэлж орохыг тусалсан тийм. Тэгээд энэ үндэсний эрүүл мэндийн хүрээлэн одоо энэ бол улсын байгууллага шүү дээ. Тэнд бол 2 жилийн хугацаанд гэрээгээр ирж сурсан. Тэгээд яванда тэрийг сунгасаар 5 жил хүртэл сунгасан. Тэгээд яг ялч 5-аас цааш явах боломжгүй байсан л та. Тэгээд 4 дахь жилээс нь би ялчгүй гадагшаа ажиллах арга байхгүй болсон. Тэгээд энэ дарахтаа анх тэгээд ажиллаж эхэлсэн дээ. Та анх хэрэгтэй Пенсильвани түвш Мэриленд би Мэрилендийн тийм Бethesda одоо эдний үндэсний эрүүл мэндийн хүрээлэн NIH гэдээ би товчлоод хэлчихэ. Хооштой ярих юм бол тийм. NIH бол тэр энэ Bethesda байдаг. Энэ бол ер нь дэлхийд хамгийн том институт хүрээлэн. Дотроо 20 институттай. Хамгийн их мөнгө зардаг. Тэгээд энэ бол засгийн газрын хүрээлэнгийн хувьд засгийн газраас өгсөн тэр судалгаа шинжилгээний мөнгө төгрөгийг улс зохицуулж бас бусад институт тараадаг. Тэр нь тараахтаа тэр нөө төсөл уралдуулж грант гэдэг юм авдаг байхгүй. Тэгээд сая бид нар саяхан авлалт сая гаруй доллар босч байгаагүй. Гэхдээ энтхэн систем бол ер нь их сайхан шүү дээ. Одоо жишээ нь бид нар NIH-с төсөл авлаа гэж бодох чинь 50% мөнгө нь тухайн бидний институт руу орж байгаа. Тухайн төслийн удирдагчдаар бол 50% мэдл. Тэгээд ирэхээр тэр институт нь өөрөөсөө тэр лабораторийн байр одоо тэр гэдэг багаж техник зарим ажилчдын цалингийн тодорхой хувийн тэр мөнгөөс өгч байгаа. Тэгээд энэ бол харилцан бие биенийгээ бол дэмжиж ингэж хөгжиж ажилтдаг байхгүй. Амьдралтай. Тэрнээс хойш та Жоржтауны их сургуульд бас ажилласан байсан. Тэр миний анх яг тэр чинь Жоржтауны сургуульд одоо энэ дарагтаа нийлж орсон л та. Тэгээд тэр бол яг миний хувьд бол энэ молекуляр биологийн судалгааны хувьд бол үнэхээр шинэ байсан. Би бол нэг сайн сураагүй. Миний гол байлгүй яг. Энэ эсмэс чинь гинт өгч байгаа. Шантрах уу юм? Гана шантраад ах чи явах тэгэл сурж байгаа юм даа. Тэгэл хүн чинь ер нь 0-оос л эхэлдэг штэ бараг. Тийм. Ер нь манай залуучууд ч гэсэн одоо би бас энэ манай дээрээ гэдэг үгийг чинь бас нэг залуу эрдэмтэд бас хэлмээр байна. Америк гэдэг чинь үнэхээр тэгээ судалгаа шинжилгээний ажил хийх маш их өндөр боломжтой. Дээрээс нь цагаачлалын хууль нь одоо бос бүх улсыг бол зөөлөх. Тийм. Ямар ч үндэстэн ирээд ямар ч байснаар ажиллаж болно. Тэгээ яг нэг цөөн хэдэн улсын чухал байгууллагын местж байна тийм. Эсвэл нэг маш том төсөлж байна. Тэд нар дээр бол яг иргэншлийн асуудал бол шаарддаг л да. Босод юм бол нэг чөлөөтэй. Өөрөө л чаддаг юм бол яв. Өөрийнхөө аюулсыг тэгээд яг тэр залуу эрдэмтдийг бол энэ дэрж өсөж өгч бас нэг мэрэгжилтэй улам ахаасаа л гэж.
хүсээд манад ирээрэй л гэж хэлээ. Дэлхийд нэрээ гаргаасай. Монгол хүний нэрийг гаргаасай. Яа манай монголч авнаа. Тэгээ одоо бол манай ер нь анх намайг ирж явах чинь ер нь за миний мэдих нэг за 5-3-наас хэтрэхгүй хүн байсан да. Тэгээд одоо бол ер нь тэгэл танихгүй маш их болсон юм шүү. За ялангуяа залуучууд тэгээд эдгээр маань тэгээд хичнээн мэрэгжиж эзэмшээд яг энэ чиглэлээр Монголд очоод шууд ажлыг өөр том хэцүү. Ажлын байр бол хэцүү. Яалтчгүй өөр тийшгээл өөр чиглэлээр л ажиллах шаардлага гарна тийм. Тэгэхээр яг нь тэд нар бол ийм боломжийн газар өөрөө хүч авч байгаа. Өөр юм бие даасан төсөл авдаг болоо. Тэгээд өөр юм бага бүтүүлээ. Тэгээд хаанаас ч өргөтөл бичсэн тэр төслийг авч чадах тийм хэмжээнд өөрчлөж Монголд буцуулсан. Тэгвэл ер нь болох боломж өсөх боломж биш үү? Өргөжүүл. Төсөл бичнэ гэхлээр одоо жишээлбэл ямар тэр шаардлагуудыг хангасан байх ёстой байх. Тэгэл яг тэр чинь бас нэг залуу хүмүүстэй санаагч. Мэдээж болж игэл өөрийнх нь тэр судалгааны чиглэлээр болж игэл нэг өөрчлөхгүй байх шаардлага байвал зүгээр. Зарим хүмүүс бол яг одоо үнэхээр Америкт байхын тулд гэдэг ч юм уу нэг өөр ажилд орохдоо шал өөр чиглэлээр орчдөг. Тэгэнгүүт чинь хэдэн жилийн дараа шал өөр юмруу орчин. Тэгэл ахаал юм шинээр эхэлнэ. Тэгээд нэг өгүүлэгч ер нь нэг өгүүлэгч чинь дунд 2-3 жилийн гардаг шүү дээ. Тэгээд тэр хугацаанд бүсгч цагаал тэхгүй байх хэрэгтэй. Тэгээд ер нь өөрийн ажлын одоо сүлжээ гэх юм одоо танил тал маш их сайн болох хэрэгтэй. Тэгжээж бас ажил хийж. Тэгжээж хоорондоо бас юу юм бие биенээ дэмжин бие биентэйгээ хамтран ажиллана. Хамтран ажиллана гэдэг чинь бас амжилттай үндэс. Тэр байтугай одоо энэ төслийн шаардлагад хүртэл хамтран ажиллагч ямар хүмүүстэй ямар байгууллагатай хамтарч ажиллах бас айгуу сайн ханддаг. Таны нэрээр болон эсийн нэрээр Google-ээр сайхад бол шууд л гарч ирж байгаа. Тэгээд таны талаар уншсан маш олон publications хийсэн байлаа шүү дээ 20 гаруй тий. Тэр талаараа та тэр цагийг одоо яаж гаргадгийг энэ бол маш нүр их хөдөлмөр хахалтай бичгийн ажил гэдэг байл. Тийм ээ. Яг ихэнх үедээ бол бас англи хэлч ямар өдөө байж бас туршлагач бас бичих арга зүйч бас мууч байж. Ихэнх үедээ бол манай одоо жишээ нь NIH-д байхад манай дарга болоод юу нэг юм бичдэг байсан. За таны өмнөөс үү? Яг бид нар хамт л юм чинь. За. Тэгэл би бол тухайн төр туршилтууд хийгээд тэр судалгааны үр дүнгээ бол гаргаж өгч байгаа. За тэгэл хоорондоо ярилцал одоо ингээд хийгээл яг нэг хэлбэрт нь оруулаад тэгэл өгүүлэх хэвлэлд. Яг эхний 4 жил манай даргач өгсөн үнэхээр сайн бичдэг, сайн хүн байсан. Тэгээд эхний 4 жил би нэг 8 өгүүлэхтэй болсон юм. Тэгэхэд бол надад бол их чомлохааргүй их том амжилт. Зарим хүмүүс бол 5 жил боллоо гэдэг өгүүлэггүй байдгийг. Янз бүрэлтэй. Тухайн хүнээс шалтгаална, бас удирдлагаас нь шалтгаална, их олон шалтгаан байдаг. Өгүүлэх хэр олон удаатай байх ёстой. Яг тэр нэг тухайн юунаас шалтгаална ямар эрдэм шинжилгээний хэвлэл байна тий. Одоо чи энд нэг юу вэ штэ. Biochemistry and Cell Biology гэдэг international олон улсын журналтай. Энэ ч гэсэн ингээл өөр юм гэсэн тийм форматтай, өөр юм гэсэн дүрм журмтай тэдэн үгтэй байх хэвээр. Тэр зурагтай байх хэвээр, тэдэн өснөгтэй байх хэвээр хэмжээг заавал өгч байна. Тэр хэмжээнд нь тааруулж оновчтой олсон үгээр бичиж зөвхөн хийсэн судалгааны дүнгээ бол маш сайн гаргаж өгөөл тэрэндээ хийсэн дүгнэлт тэр хоошд юу хийх шаардлагатай тийм хилцэмж бас бүгдээр оруулдаг. Тэгээ ер нь эрдэмтдийн гол үр дүнг юунаас харддаг гэвэл хэвлүүлсэн бүтээлээс нь хардаг юм л та. Ер нь одоо би янз бүрийн ийш тийш өргөдлөө гэдэг ч юм уу тэгвэл заавал миний хэвлэлийг чагсаалт авах хэрэгтэй. Хэвлэлдээ бас хэвлэлүүд чинь өөр юм гэсэн импакт фактор гэж байдаг. Одоо зэрэглэл юм одоо тийм. Тэгэл аль өндөр түвшинд өгнө. Тэр чинээгээр бидний хийсэн ажил төдий хэмжээнд үнэлэгдэж одоо үнцэнэ олж байгаа байхгүй тийм. Тэгээд цаашдаа бол амжилтанд хүрэх юм шийдэл. Тэгээд за ингээд үзэгчдийнхээ өмнөөс аюушхад маш их бахархаж байна гэж хэлмээр байна. Одоо илүү тэгээд нэвтрүүлгээ
танаа гэрт үргэлжлүүлье. Өшөө ажлын гадуурх бас тий хувийн амьдралыг үзэгчтэй харуулъя. Манай дээрээ нэвтрүүлгийн маань бас зорилго нэг байгаа. Тийм ээ. За тэгье да. Манай дээрээ. За аюу шахахан гэрт нь ирээд байна. Тэгээд гэрт ирсний хоёлоо хувийн амьдралынхаа талаар үзэгчтэй танилцуулъя. Та ээж аваагаа танилцуулахгүй юу? Аль нутгаас гаралтай вэ? За манай аав ээж хоёр бол ерөнхийдөө хийсэн одоо ажиллана гэвэл насаараа эмнэлгийн байгууллагад ажилласан. За магадгүй тэрэнд ажилласан тэгээд эмнэлгийн босод тэр байгууллагын хамтран ажиллагч нар эмч нар тэр хүмүүс бол бас намайг энэ мэрэгжил эзэмшгэд бас их нөлөө үзүүлсэн гэж бас боддгийг. Үнэхээр бид эмнэлгийн байгууллагын ажил бол надад их сайхан таалагддаг байсан бага юм. Тэгээд манай аав Жамингийн давгдорж гэдэг одоо Ахмад дайчин дэлхийн 2-р дайнд Японыг хятадаас чөлөөлөх дайнд оролцож байсан. Тэгтээ тэр аав 18 настай явж байсан. Тэр хүн хэцүү үед тий. Балчир тэр үчи 21 настай авдаг байсан гэсэн өөрөө яг насаа буруу хэлээд орцсон юм лээ. Нутгийн залуучуудад байгаа. Тэр их сайхан түүгээд Демотор дайны тухай. Баян өнгөрийн баацагаан сумын хүн. Одоо өндөр насны тэтгэврт байгаа. Саяхан төр засгаас байр өгсөн байлиг. Зайлшгүй. Манай ээж Баатрин Шавдар гэж хүн байсан. Архангай аймгийн Чулуут сумын харьяа. Ээж бол насаараа 1-р төрх одоогийн 1-р төрх газар ажилласан бүр асрагчаас эхлээд тэгээд сүүлдээ бага хэмжээд тэтгэврт орсон. Мэс заслын зөвлөгч байсан. Ээжийн яг хөдөлмөрийг бас тухайн үед бас их өндөрөөр үнэлж бас одон медалууд бас их шагнасан төр засгаас. Түүнээс гадна түүний тэр ээж маань 73 онд ардын хурлын депутатаар сонгогдсон бас тийм. Бас тийм их хөдөлмөрч авиаслаг их хөдөлмөрч хүн байсан. Тэгээд аав ээж хоёроос бид аруулаа. Тэгэхээс аруулаа тийм. Хэдэн эмэгтэй хэдэгтэй хоёулаа тэр зургнуудыг үзүүлээ. 4 эмэгтэй тийм 4 эмэгтэй 6 эмэгтэй. За. Манайх өнөрөө би онцлих нь 6 дахь. Энд байх шиг байна да тийм. Энэ бол одоо нодон жил бид бөөнөрөө цугларч байгаад манай яг ах トゥ нар зураг авах болсон юм. Манай хамгийн том ах, удаах ах, дараагийн ах, дараа нь би. Дандаа ирчүүд нэг. Манай дүү, баг дүү. Энэ хоёр бол их хэрэг. За. Манай хамгийн том ихч. Манай том ихч бол ер нь манай ээжээс дутуугүй биднийг асарсан. Яг л ийм олон дүү нарыг. Ээж маань ажил гээд том завгүй. Ээж оронд ээж. Ээж оронд ээж. Яг ээжтэй цуг ээж. Одоо бид ээж оронд. Манай аав энэ сууж байна. Манай удаах ихч. Энэ манай дүү ах. Ингээд нодон жил бид бөөнөрөө цуглараад нэг зураг авах болсон. Тэгээ ховор завшаан байсан байна тийм. Ховор завшаан тийм. Тэгвэл мөддөө бөөндөө цуглаж чадахгүй. Тэгэхгүй бөөндөө цугларч чадахгүйсэн. За нэг иймэрхүү манай за бусд нь бол үндэ сонирхуулаад хэлэхэд манай аавын одоо өнөөгийн байгаа зураг. Зөндөө олон медальтай юм биш үү тий? Олон медальтай. За хоёул энэ зургаас тайлбарлах манай хүн баг шиг байна. Манай аавгаа анх надад өгчээсэн хамгийн анхныхын зураг. Тагаа зураг. Тэгээд бусд нь бол яг тухайн энэ утга бид хоёрын хурмын зураг. Харамсалтай тэр үеийн зургийн одоо өнгөц зураг жоохон ингээд наран гандаад таарах юм болчихсон. Тэгээд бид хоёр жазан томруулж том чадаагүй. Одоо энэ хадгалагдаж үлдсэн тэр. За ингээд манай хүүхдүүд манай дундах нь бид хоёр одоо энэ нэг дэлхийд орсон дугуйчд ба штэ. Дугуйчд манай хатам аав чинь ардлын дааж исэн тэр хүмүүс юм. За. Тэгээд яг буцаж ирчгээд манад байж авахулж исэн зураг юм байна. За энэ одоо манай авгаа ангаах хоноо сургуулаа төгсөөд цонхны баяраар тэр зураг авахулж исэн. Бид нар одоо 3 охинтой хамгийн том нь 22 настай одоо энэ манай охин. За. Энэ манай төрөс үеэлүүд манай охин тий. Манай охин бол
одоо Радгерс их сургууль сурж байгаа. Нийгмийн эрүүл ахуйн чиглэлээр. Одоо энэ жил төгссөн. Өөрөө бол би юг эмч болооч гэж нэлээд юм уу та. Өөрөө бол за эмч боллоо гэхэд бол яах вэ тэгэл хүнд мэдээж буйн хийн. Гэхдээ зүгээр нэг эмч болчихвол бас нэг хэдхэн өвчтний хүрээнд л би эмчл. Тэгээ би нийгмийн эрүүл ахуйг сонгож байгаа. Нийгмээр нь эрүүлжүүл. Тийм ажилтаа. Маш том зорилготой шүү дээ. Өөрөө мөрөд өөр бүр. Одоо тэгвэл яг мэрэгжил нь бол нийгмийн эрүүл ахуй. Тэр дотроо бол бас их олон чиглэлээр сургалт авдаг юм байлээ. Одоо наачхан тэгэл экологийн эрүүл ахуй. Тэгэл бас тэгэл унд усны бүх юмны эрүүл ахуй. Тэгээд бүтээр утга хөдөлмөрийн эрүүл ахуй, эрүүл ахуй гэдэг чинь хүрээтэй. Тэр утга одоо гинтийн ослын үед ямар төлөвлөгөө зохиох уу, өмнө нь яах уу, болсон үед яах уу. Одоо тийм манайх чинь бол одоо тэр тал дээр бас Монгол юм шиг байна. Сая өнгөрсөн тэр Японд болсон Фукушимагийн ослын үеэр бол японочууд ямар бэлтгэлтэй, ямар сайн байдаг гэдгийг бол сайн харуулсан шүү дээ. Тэр талаар бол бид сайн сурч байгаа. Өөрөө бол их дуртай мэрэгчлээ. Тэгээ одоо бас тэрнийхээ хажуугаар тий одоо Colgate гэдэг нэг гоо сайхны компани бас цагаар бас гэрээгээр ажиллаж байгаа. Тий. Яг тэр нь өөрийнх нь мэрэгчлэлтэд дадлагчид бас их том тосны болж байгаа. Colgate чи хүн болгоо ооных нь оогоор сайн мэддэг тий. Нэлээ эртнэ. Тий. За энэ хавар юу? Энэ бол яг эднэр бол нэг фэн шиг л үү. Тий. Манай Монгол яваад ирэхэд манайхан л өгөөд мөнгө аривжуулдаг. Энэ дэтлээд нэг цамын баг бол манай энэ баг доо. Аха. Төсөл урлын өмнөлтэй. Ер нь их авьяаслаг тэгээд энэ бол яг зүгсэн. Энэ цагийг би бас нэг ярмаар нь ягаад гэвэл битгаар яг хором хийсний дараа жил. Одоо эднийхэр хэлэх юм бол балсар гэх юм байна. Герман руу амралтаараа явсан. Манай энэ багийнхан доо сурч ирсэн. Тэгээд яг тэр үе бол үнэхээр түүхэн үе байсан. 1990 он. Үгүй 90 он. Хоёр Герман нэгдэжсэн. Би тэгэхэд 100 Германд байсан, 100 Берлинд байсан, баруун Берлинд байсан. Баруун Берлинд тэр хоёр яг 7 сарын 1 өдөр үүдэнээс. Тэгээд гол баруун Германд ороход бол ерөөсөн 100 баруун хоёр бол өдөр шин шиг ялгаж байсан. Тэндээс дурсгал болоод энэ цагийг бас одоо 22 жил. Одоогоор ажиллаж байна. Иргэж байна. Маш чанартай. Германы чанар мундаг байгаа шүү тий. Дурсгалтай. Тэгээд үргэлж би эндээ тавьдаг. Тэр морин хууртай их гоё хийдэг болсон юм шүү тий. Энэ бол яг одоо манай охин сүүлийн нэг их хийж бэлэг дурсгал болгоод бас эр хүний хямар гэж энд бэлэгддэг юм байлаа. Морин хуур тэгээд эр хүний бэлэгдэхийн тэр олон тэр сайхан хайтай урлын зүйлүүдээр очир бас эхлэв. Тэгээд манай агуугийн багийнхан зураг. Тэр хэний зураг юм бол да сонирхъя гэж бодож байна. Энд яг гэр бүлээр авахсан зураг шүү дээ. Тэгээд сүүлийн үед одоо манай хатан байж энд ирж нэг хэдэн сар болсон юм. Бидэртэй хамтраач. Ягаад бол манай энэ хатан байж тэр чинь манай том дунд хоёр чи ер нь өссөн шүү дээ. Энэ хоёрыг өсгсөн шин байна. Төвхтүүдээ санаад. Энэ шиг энд би энэ бичгийг харсан чинь ерөнхийлөгч баг бандаас турсгаж ирсэн бах юм. Ямар очиртай. Энэ бол надад өгсөн шагнал биш л дээ. Энэ бол манай монголчуудын холбоонд өгсөн турсгал юм билээ. Тэгээ ягаад гэвэл бид нар чинь тийм өөрийн гэсэн офис байхгүй. Одоо иймэрхүү юмнууд бол бид нар бие биенийхээ гэрт хэлжилж хуваалж хадгалдаг. Яг тэр үед нь би та гардаж явж ирсэн аа. Би аваа гэж. Би авчрыг гэж одоо тэгээ тавьчихсан. Тэгээд ерөнхийлөгчөөс өгсөн сайхан бэлэг юм байна. Гоё хооройна тий. Энд сая таны авсан өргөмжлөл байна тий. Тий. Хоёлаа энд сая манай 10 жилийн хойгоор Эрдэнэ сайдын яамн дээр одоо баяраа тэмдэглэсэн, бэлтгэл хурлуулсан. Ерөнхийдөө тэр олон бидний хамтрагч нар дэмжигчид бүгд ирж өөр стилтэй тавьсан. Тэр Эрдэнэ сайдын яамны өргөмжлөлийг одоо би бол надаас өөр манай намын гэрлөө юм дээр альмайд нарт өгсөн. Тэр бол үнэхээр бас их юм хийсэн юм шүү дээ. За энэ бол бас нэг сонирхолтой юм байна. Мэдээр юу гэж юу вэ? За энэ бол танай орлоо.com-оос гсэн миний анхны шагнал Америк дээрээ авсан.
За энд бол гадаад суугаа монголчуудын дундаас авьяас бэлэг хийсэн бүтээснээр тэргүүлснийг тань үнэлж давагдаж ирж таныг orla.com 2008 оны шилдэг эрхтэйгээр тодрууллаа. Энэ үнэхээр надад үнэхээр их хурамгсан, үнэхээр их баярлсан. Тэгээ ийм гоё сайхан дизайнтай. Тэгээ та нарын үйл ажиллагаа болоод үнэхээр сайхан явдаг. Дэлхийгээр тархан суугаа монголчуудын зар мэдээллийн нэгдсэн төв orla.com. За хоёулаа охтойгоо танилцуулах уу? Охтойд байна энэ хүгээр. Манай бага охин байна. Сайн уу? Монголоор ярьдгүү? Kind of. Little bit. What's your name? Is Hurwanka. Хованка. Одоо хэдэн настай? 8. Монголоор. Тэгээд манай бонд охин. Өнөөдөр high school Монгол хэлийг одоо өөрөө сэтгэлээрээ сурах гэж одоо чармааж байгаа. Жохон аялгам жохон тэмэрхүү болох. Тэгтээ яг цаа манай одоо гэр орны ажил ээжтэй бол их тосолно. Аа бибиг өрөө шүү дээ. Энийг би нэг зүйл. Энэ манай баг одоо нэгдүгээр ангид бол өөрөө энийг бол өөрийн 6 настай байхдаа сурч байсан. Тэр үед нэлээд чадвартай зурж. Ер нь манай ахны тал бол ерөнхий урлагийн тал дээр бас гайгүй авьяастай л да. Бас нэг юм тус гарын дүүтэй. Бас тэр нь бас удамшаад очиж байгаа юм болоо гэж баярлаад байгаа шүү дээ. Тасанд нь тий. Бас сэтгэсэн тэр номын гарчих зориулж өөрөө сэтгэл зурсан. Тэгээд бас их сонин хараад байхад их. Энэ бол бас манай тэр бага охиныг чөлөө сэдвэр зургасан байлаа. Аха. Тэгээ чөлөө сэдвэр ингээд өөрөө зурсан чинь морь зурсан байна. Тэгэхээр ер нь монгол хүний бас нэг цаад юм байна тий. Морийг ингээд. Энэ дунд ихчгээ зурсан байна уу? Энэ дунд ихчийн одоо манай том охин зурсан. За. Энэ бол шууд нөгөө харандаа зургийг зурсан. Тэгээ манай том охин бас их сайн зурдаг л та. Тийм биш үү? Өстой гоё. Тэр харамсалтай нь эдрийгээ би ямар ч тийм нэг зургийн сургууль мургуулд. Аха, явуулах уу? Мургуул амжаагүй л байгаа тийм. За. Яг өдөр өөрсдийнхөө одоо чөлөө цагаараа доорнд ингээл зурч байна. За нэг ямархүү манай хүүхдүүдийн хувьд бол юм байна. За манай ихнэр дорж юм хөвцөг. Уг мэрэгчлэн эмч хүн. Хоёрдугаар эмнэлэгт нүдний эмчээр ажиллаж байсан. Тэгэл намайг дагаад ялцчихл нааш хийсэн. Сайхан мэрэгчлэр орхиод ирсэн. За энэ гэрүүлээ танилцуулах. За тэгээ. Энэ манай аав Пүрвжавын дорж, манай ээж Скандисрэнгийн иргэцтмаа. Энэ манай том ах Амглан, энэ манай ах Самбо. Тэгээ манай ихч Оюун Чимэг, манай ихч Мөнх Жаргал. Тэгээ манай хүргэн ах Даваа. Тэгээ бусны дандаа хүүхдүүд нэгаа. Энэ манай том охин урьдчнаг очиод энэд маань ингэж цуглаж том зураг гэр бүлийн зураг авахулсан юм аа. За. За ийшээгээ танаа охин баг шиг байна тий. Энэ манай том охины жоохон 3 настай байхаа авахулсан зураг. Энэ сая high school төгсөөд авахулсан дипломын зураг байна. Тэгээс энэ зургийг хэлэх гэсэн манай охин Монголд байхдаа энэ наашаахээс 10 настай байсан энэ манай ихчийн хүү түрүүн тэнд зураг гарсан шүү дээ том. Одоо том залуу болсон. Энэ хоёр тэгээд багасаа их ойр байсан. Тэгээ энэ хөөрхөн зураг надад 10 настай үеийнхэн зураг юм шүү дээ. Тийм аа. энэ бол юу том охин халууны аяш энэ дөнгөж ирээд биш 6 онд авсан байна. энэ ч нөө буушин гар усагтай юу юм шүү дээ. Ерөнхийдөө шагнал гэдэг. Тэгэхээр сургуультай маш сайн сурсан гэсэн үг шүү дээ. Манай охин ч бас нөгөө юу who is who in the American High School гэдэг номон дээр бас бичигдсэн баг шүү дээ. Аха. Ер нь сурвалганд сайн. Өөрөө бол их бие даасан ер нь хичээлтэй зүтгэлтэй. Одоо бол нийгмээр нэмчихнэ гэдэг үү. Бидний талаас яг өдөр сурлага төр талаар нь бас жоохон санаа зовоодох юм бас гайгүй шүү. Тэр дээр байгаа зургуудыг хэн авсан бэ? Та зураг сонирхдаг уу? Гэхдээ манай охин том охин бас авсан. Өөрөө сонирхож бас нэг албаар нөгөө хар цагаан зургийн аппарат та дээр нөгөө 36-гийн хар цагаан пленктай зураг аваад ирсэн.
дээр нь тэр нэг аавынхан манай бага охины хөл мөлийг хүртэл ингээд болчихсон. Зөвхөн их сонирхдаг л доо тэгээд одоо хичээл нэлээд завгүй болох шүү. Тэр чинь Нью Жерси, ажилчин Филадельфиад юм байна шүү дээ. Тэгэхээр энд ирж үзээгүй монголчуудаа зориулж хэлэхэд юу үзэж харахад зүгээр вэ? Ер нь Филадельфиа чинь ер нь үзэх юм ихтэй шүү дээ. Түүх газар тий. Тэгээд ер нь Филадельфиа чинь Америкийн анхны нийслэл байсан. Анхны одоо тэр үндсэн хууль одоо батлагдсан газар. Одоо тэнд том хүмүүс гэхээр чинь City Hall гэдэг шүү дээ. Тий, City Hall гэдэг үзэх юм их бий. Түүхэн талаас. Бүр тэр эрхчлөөний хонх гэж би нэг Францаас бэлгэлсэн. Тэр үзэх музейнууд их бий. Тэгээд одоо энэ Америкийн хөгжил чинь бас их том үүрэг үүсгэн. Бенджамин Франклин гэдэг шүү дээ. Бидний одоо $100 бийл дээр байдаг. Тэр хүн чинь ер нь ерөнхийлөгч болоогүй болохоос ер нь улс төр шинжлэх ухаан соёлд бол маш том үүрэг гүйцэтгэсэн байдаг. Томас Джефферсон өөрөө бас тэр хоёр их найз байсан. Тэдний музейнууд бол байгаа. Анх 10 жилийн өмнө монголчуудын холбоо үүсэж байсан байх юм аа. Вашингтон ДС хотод. Тэгээ тэр үед холбоог анх байгуулах санаа яаж гарч ирсэн? Тэр үеийн хацаа дурсахгүй та. За тий ер нь монголчуудын холбоо байгуулах талаар ер нь манай монголчуудын дунд ер нь их яригдчих байсан л да. Ягаад гэвэл монголчууд ч одоо 90-ад оны дунд үеэс эхлээд их Америк руу нууж ирлээ шүү дээ. Хурж ирлээ ажил төрлийн одоо сургууль гэх мэтлэн шалтгаанаар. За тэгээд энэ хооронд бас бидний өмнөх хүмүүс энэ талаар бас их ярьдаг байсан. Ер нь иймэрхүү холбоо байгуулах зайлшгүй шаардлагатай болсон л доо. Тэгээд 9 сарын 11-ний довтлохоноос одоо үдээд манай би их сайн санаж байна. Дэлгэр цогт мэдэн шүү дээ манлж байгаа дэлгэр цогт хамгийн урайлаг гаргаж одоо энэ хэлмэгдэхстийн одоо гэгээн дурсгалыг хүндэтгэж зул өргөе. Тэгээд зарим ханд цуглуулж тусламж бас өгье гэсэн тийм монголчуудын дунд тийм урайлаг гаргаж ирсэн. Тэгээд энэ нэг одоо хүндэтгэх гэж манай монголчууд бөөнөр цуглараад зул өргөсөн. Одоо тэр National Mall дээр харандааны оролцоо. Тэгээд мөнгө цуглуулад тэгвчээс энэ бол ерөнхийдөө эдгээр холбоо байгуулагдаагүй ч гэсэн бас монголчуудын нэгдсэн үйл ажиллагааны нэг том үйл явдал болчихсон тийм. Тэгээд яг ярьсаар нэг өдөр одоо Монгол улсын ерөнхий сайд асан намрын 2 гоо тэргүүтэй Монголын төр засгийн төлөөлөгчид Америкт айлчилсан. Тэр үед монголчуудтайгаа уулзах зохион байгуулсан элчин сайдын яамд. Тэгэхэд одоо элчин сайдын яамны ажилтан Үржин Бадам ихч яг таарсныхан дараа монголчуудаа төр суулгаад ерөн цугаараа энэ холбоо байгуулъя. Тэр нэг юмрхүү үйл ажиллагаа. Тэгээд санал авсан л та. Тэр нь бүх хүмүүс бол гараа өргөсөн. Тэр үед хэдэн хүн байсан бэ? За ямар ч бас нэг 50 хүн байсан. Цугларсан байсан. Их хүн цугларсан байсан. Тэр үед. Тэгээд бүгдээрээ тэгцгээгээл тэгэл за ямар хүнийг одоо тэргүүлэгч гişүүнээр сонгохгүй гээл бас хэдэн хүний нэр гаргаалаа гэсэн. Тэгээд нэлээд хүний нэр гарсан. Тэгэл тэл тараал болцоогоол. Тэгэхэд нэг үйл ажиллагаа ихэлсэн юу гэвэл монголчуудын хоорондоо бас нэг холбоо барих, бие биентэйгээ харилцах тийм холбоо юм байдгүй байсан. Зүгээр нэг таньдаг хүмүүсийн хооронд цаар ярих жишээтэй. Тэгэхэд нэг Батцуурэг залуу бас өөрийнхөө зовлонгоо ярьсан л та. Энд ирээд бас суурших нэтэрэ их төвхтэй асуудал гардаг байсан. Тэгээ хүн амтнаас асууя гэхэд холбоо барих юм нэг шанс байхгүй. Тэгээд өөрөө бол электрон группыг ядаж нэ яа зураа. Яхаа групп анх гарч ирсэн. Тэгээ анх нөө хамаа Монгол яхаа групп гэж байна. Тэгээ тэр бол бас анхны бас бидний хоорондоо бас мэдээлэлцэх, харилцах тийм анхны болж ирсэн. Тэгэл эндээс л ихсэндээ тэгээд бид нар цуглаад 11 сарын 25-нд санжийн 2001 оны тэгээд тэнд элчин сайдын яамд цуглараад бид нар гишүүдээ сонгоод тэргүүлэгчээ сонгоод холбоонд нэр өгөөд ингээд анхны 13 тэргүүлэгч гишүүнтэй анхны монголчуудын холбоо байгуулагдсан.
Бас яг 13 анхны 13 гэдэг шиг 13 гэсэн тоо байсан шүү. Тийм яг чинь тэгээд 13 гэдэг тоо сонгогдсон доо тэгээд. Сая элчин сайдын яамн дээр ямар ихтгэл тавьсан бэ? Би бол яг ер нь эхний 5 жил бол дэд тэргүүнээр ажилласан л да. Тэгэхдээ бол гол ажлуудад их оролцсон. Одоо тэгэл бүх л одоо дүрм, тэгээ стратегийн төлөвлөгөө, тэгээд зохион байгуулалт энэ бүх юмд бол гаруй оролцсон учраас тэгээд их тийм учраас бас босод арга хэмжээ зохион байгуулахад бас мөн арга оролцсон. Тийм учраас тэр үе бол надад илүү тод санагддээ. Тэгээд тэрнийхээ талаар би ихтгэл тавьсан юм. Тэгээд одоо ямар чиглэлээр нь одоо урлаг, спорт, одоо үндэсний ёс заншил, тэгээд үндэсний баяр, ёслоо тэмдэглэх, тэгээд хүүхдийн баяр байна тийм. Тэгээд хүүхдийн баяр одоо хүүхдийн урлагийн их наадмыг анх санаачилж бас хийж ирсэн тийм. Одоо бол бүр хөлөө олчихсоо одоо бүр их сайхан өргөн хүрээтэй болчиход байгаа шүү дээ. Тэгэл би тэр үеийнхэн л бүх дурсамжаал одоо зургтай өдөртөө цагтай бүх юм ал гаргаж үзүүлж хүмүүстэй бид нар яаж эхэлж ийсэн тэр бүгдээ бол танилцуулсан. Тэр шин тэгэл явандаа түүх болоод үлдсэн шүү дээ тий. Тэр үе чинь их аюу хурдан хүмүүсийн тоо өссөн шүү. Тэгээ монголчуудын холбоо байгуулчихад бид нар анхныхаа ёлко хийсэн. Ёлко хийгээд одоо манай аавга бид нар тэр өөрч нэг ёлк хийх байраа хайгаа үржим мод мэгчтэй хэдэн өдөр хайж нөгөө нэг Сицилия гэдэг нэг страмаштэй бүжгийн газар тэрийг авч анхныхаа ёлк хийсэн. Тэгээд хийхдээ ямар юмны зардал авах талтлаас карманаас мөнгө цуглуулж яваад одоо зардлаа босгож ирсэн. Тэгэхэд бол бид нар ерөнхийдөө заа нэг 150 юм 200 хүн ирэх байх гэж тооцоолсон. Тэгээд яг хоол хүмүүс бүх юм тооцоод тэгтэл байхгүй. Яг тэр оройч ерөөсөө 400 гараад явцсан. Сүүлд би өөрөө өөдөндөө зогсож бас нэг хүмүүсийн одоо тэр билет авчихсан тийм. Тэгэхэд сүүлдээ бүр хаалга барьсан шүү дээ. Үнэхээр сайхан болсон. Тэгэхэд хүн болгоноос сэтгэл маш өндөр. Сайн байна уу? Намайг Тамир гэдэг. Би Америкт ажиллаж амьдардаг. Энд би PESA delivery хийж амжиргаан залгуулж байна. Бусдын ажлаа хэд 3 ногоон үзүүлчихвч Монгол руу явуулж гэрийнхэндээ туслахыг болдог. Би айдын хаалга багшиж зовж олсон мөнгөө аль болох хэм хийх чийдэг. Иймээс орлоо усны картыг сонгосон юм. Хэрэглэхэд хялбар. Бас хэм дүнээр олон цаг ярина. За аян шахахын гэргийн мөсөх чигээ үзэгчтэй жоохон танилцуулъя. Та Америкт ирээд ямар ажил хийжсэн бэ? За би 99 оны 12 сард анх ирээд нөгөө ажлын гэрээний зөвшөөрлийг автлаас хэдэн сар хүлээжсэн. Тэр хооронд би бас англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор хэлний курс болсон. Тэгээд дараа нь зөвшөөрөл ирсэн. Тэгээ би ажил хөөцөлдөж эхэлсэн л дээ. Тэгээ хамгийн анх би нэг нүдний шил хийдэг эмчийн газар тэгээ хүүхдүүдийг эмчилдэг нүдний харааг эмчилдэг тийм юун дээр нэг ажил туслахын ажил хийжсэн эмчийнхаа доор. Тэрнээс биднээс энэ дээр шууд эмч хийн гэж байхгүй шүү дээ. Зөндөө шалгалт өгнө зөндөө их юм болно. Тэгээ дараа нь Эмин сан CVS pharmacy-д ажиллаж байсан. Тэгээ бас нөхрийнхөө ажил дээр NIH үндэсний хүрээлэнд бас ажиллаж байсан. Дараа нь бас Georgetown University-д бас нөхөртөө оцоогоос ажиллаж хагаад тэгээ судалгааны ажил хийж байсан. Надад судалгааны ажил хийж хагаад тэгээ энд бас тагж ирсэн л дээ. Тэгээ энэ дээр бас тодруулж хэлээ л да. Тэгээд Jefferson-ы их сургууль бид хоёулаа нэг лабораторид байсан. Манай лабораторийн менежерээр тухайн үед ажиллаж байсан. Тэгээд бид нар дөнгөж энэ Jefferson-ы их сургууль ирэх чинь лаборатори чинь ховгоосон. Тэгээд бид нар зөвхөн мөнгө өгсөн сургууль. Тэгээд энэ лабораторийг шинээр одоо зохион байгуул, бүрэлдүүлэх, одоо юм худалдаж авах, баг төхөөрөмж худалдаж авах гэл маш их олон ажил болж байгаа юм л да. Тэр энэ бол хамаг ажлын энэ манай хүн өөрч байсан. Тэгээд бүр янз бүрийн худалдаж авах тэр янз бүрийн компаниудаа гэрээ их negotiation үн мөнгөний унгаах тэгэл ингээл тийм тал дээр бол их сурсан. Миний хамгийн гол санаа мөрөдлөл би косметик хаалганы газар ажиллаж үзсэн гэж айгүйх боддог байсан л да. Тэгэл би нөгөө ажлын цаар ингээл хараад айгүй хардаг байсан. Тэгээд нэг өдөр ингээд сонин дээр яг косметик тийм хаалганы эмчийн туслахаар хүн авна гэсэн байсан. Тэгэл би очиод уулзсан. Тэгээд
Би тэгтээ ерөнхийдөө би ажиллах сонирхол маш ихтэй. Би тэг баг өнгөч гэсэн ажилласан чи би 2-7 хоног 3-7 хоног би өнгөө ажилласан чи надад бол гомдхон байхгүй гэж хэлсэн. Тэгээ тэрнээс болсон өөр юунаас болсон ямар ч зүйл тэр хүн намайг авсанд би амар их баяртай байсан. Тэгээ би энд байхад тэр хүний эмчтэй ажилласны өчөөр би их олон хагалгаанд оролцож олон юмыг их харж сурсан л та. Тэгээд дараа нь манай нөхрөгээ нааш нүүж ирэх болоо тэгээд би яасан л та. Тэрийг болсон үү тий. Танаа багыг манай хоёр охин дуудаад ах шиг байна да тоглох гад. Мөнх тоолтой. За тэгээд та хоёрыгоо бидрийг урьж бидний сонирхолтой сайхан ярьслаа өгсөнд маш их баярлалаа. Аюушхайгаа бол бид нэр 8 оноос бараг 7 оноос хойш бидний тэгээд үзэгчтэй танилцуулах гэсэн гэж маш их хүсдэг байсан хүмүүс маань өөрсөнд бидэд маш их баяртай байна. За би бас та бүхэнд их баярлалаа. Одоо энэ orlo.com анх нэгдээд бид нар орж үзлээ. Ер нь их ирээдүйтэй их өрсөлдөг чадварлаг сайхан вебсайт байсан. Тэгээ хожим 50-тай танилцсан. Манай хурал дээр ирж байсан. Тэгээд манай удирдах зөвлөлийн гишүүнд ирсэн шүү дээ. Тэгээд тэрнээс хойш бол маш их сайн хөгжиж байгаа. Одоо үзэгчд, үйлчлүүлэгчд, хүлээн авагчд бол маш их хөгжсөн гэж та бүхэн ярьслаа. Тэгээ би та бүхэнд одоо энэ вебсайтаа улам сайхан болгосон, улам сайхан хүн сонирхолтой өгөөчтэй. Тэгээд өөртөө ч өгөөчтэй бас сайхан чадварлаг вебсайт болгоорой гэж бас ерөөй. Тэгээд та бүхэнд ажлын амжилт хүсье. Манайд хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Зурагтаа гаргасанд их баярлалаа. Мөстэй ч. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Та нарыг бол хайр оронд сууж байгаа бүх мянган залуучууд ер нь бүх хүмүүс та нарыг үгээр орлого руу ордгүйгээр нэг өдөр өнгөрдөггүй байх гэж бодож байна. Тэгээ энэ боломжийг ашиглаад Монголд байгаа бүх ах дүүнэртэй аав ээж бүх ах дүүнэртэй найз нөхөд Эрдэнэтэн багш мэргэд одоо бүхий л одоо таньдаг мэддэг хүмүүстэй эрүүл сайн сайхан ажлын амжилт хүсэж улам сайхан өөдрөг хөгжилтэй яваарай гэж хүсэж. Ийхүү манай дээрээ нэвтрүүлэг маань та бүхэнтэйгээ дахин учирч байгаад маш их баяртай байна. Манай нэвтрүүлгийг дуустал үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ирж байгаа оныг маш сайхан ухтацгаагаарай. Мөн шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байгаарай гэж үзэгчид та бүхэндээ хүсье. Дараагийн дугаар хүртэл баяртай.